За сайн байцгаана уу? Би өнөөдөр гахаа махта кимчитэй одоо стью жоохон юм шөлтөө одоо тийм шүлэл юм да. Тийм хол хийж юм. За тэгээд эхлээд авокадо тосно сонин саримсаа жоохон хуурчаагаад тэгээд дээрэс нь кимчигээ хийгээд ингээд жоохон хуурчдаг. Багахан 9 чихэр хийж өгнө. Нэг маш жижиг халбгаар. Тэгээд энийгээ сайхан ингэж кимчигаа хуурчаагаад дээрэс нь би махаа хийчихдэг. Солонгос дэлгүүрээс ийм гахаа мах авдаг. За тэгээд луун гахаа мах хоёроо хамт хийчихдэг. Заримдаа нөгөө чихэрлэг төмс солонгос нөгөө sweet potato гэж ярьдаг шүү дээ, тий? Солонгосынхыг тэрийг луунгийн оронд яг гаргахаа өмнө бас хийж болно. Эсвэл нөгөө цагаан луун бас хаяа хийдэг. Тэг өнөөдөр надад аль нь ч байсангүй зөвхөн луунтаа хийж гэн. За тэгээд идрээгээ хийгээд хуурчаад сайхан ахиухан шүл хийгээд тэгээд амтлагаанд нь энэ 30 гаруй буюу одоо нөгөө нунтаг улаан чинжүү солонгосын. За тэгээд энэ болохоор нухшин нөгөө улаан чинжүүний нухшин гочуужаана. Хүн бараг дуусчих штеп. Энэ нэг том халбал үлдсэн байна. За энийг л хийчихье. За тэгээд самжаан чинь нөгөө соёбин пест одоо ийм мухаш бас эннээс нэг 2 том халбыг хийчихнэ. За тэгээ жоохон давс хийгээд яг гаргахаа алдаад жоохон ийм гүнжтийн тос сесами ойл хийдэг. За тэгээд мэдээж нөгөө амталж үзэж байгаа та нар өөртөөхөө амтлагаагаар хэрэг халуун итгэхийн тий. Би бол яг дунд зэргийн халуунтай хийдэг. Гэр бүлээрээ итгэхийн тулд тэгээд мөн яг гаргахаа алдаад энэ жоохон баг зэргийн юм гоё өнгөтэй шинжүү гоё өнгөлөг бас тэгээд дээрэс нь амт оруулахын тулд хийчих болно. Бас ногоон сонгоно би ингээд жижиглээ хөлдөөчдөг. Хоолнд хийхэд айгүй амар аваад шууд хийчихнэ. За тэгээд нэг ийм хоолойгаа зүгээр ингээд товчхон видеогоор оруулчихъя. Яг нэг видео хийхэд бас амжихгүй мүү ойртож хайж хийхдээ завгүй байгаа. Тэгээд та нар бас санаа аваад амралтын өдрүүдээр хэрвээ сайхан халуун ногоотой шүлтөө хоолн дуртай бол хийж идээрэй. За энэ тоогоондоо би будаага хашааж байна. Тэгээд бас жоохон төфөө хажууд нь жигнээд хамт хийдвэл бас гоё болдог. За тэгээд хийж үзээрэй. Амралтын өдрүүдээр сайхан өнгөрүүлээрэй.